малаа яаж онд тарган оруулж жилвтэй сайн төлөвлөх вэ гэдэг дээр дулаан хашаатай байх хэрэгтэй. Энэ эрчимжиж байгаа юм биш. Өвөлдөө жоохон нэмэгдэл хичээлэх хэрэгтэй. Энэ эрчимжиж байгаа юм биш. Монгол хоньыг ингээд царигтай өвлжүүлж чадвал ямар ч дэлхийн хоньноос дутхааргүй сайхан төлн боожно, төлн махлна. Тэр нь бол бид нар бас нотолчлоо шүү дээ. Харин Монгол хонь дээр тэр дэлхийн том үйлдвэрийн хоньыг нэг удаа тавиад 150 хураг авлаа гэж бодоход эр эмгүү тэрийг петрозис шин чанар илрээд Монгол хоньноос илүү потенциалтай юм гарч ирж байгаа. Тэрийг цааш нь үржүүлэхгүй эр эмгүү тэр жилдээ эргэлтэнд оруулаад тэгэл Монгол хоньтойгоо үлддэг. Хэрэгцээний эргэлдээжүүлэх гэж энэ байхгүй юу? Бид бол энэ суппол юм уу, доорпор гэдэг юм уу энэ хоньнуудыг ерөөсөө юу яа гэж хэлээгүй. Та нар бүгдөө ингээд энийг хонио ийм болго гэж. Нэг удаа ашиглаад нэгдүгээр үеийн бүгдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах. Тэгээ Монгол хоньтойгоо л үлдэх. Ийм зөвлөмжийг өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар ч муу өгдөг юм байна. Хүмүүс ч нөгөө туушилж ойлгох гээд байдаг юм байна. Эрлиз ийм хоньыг ерөөс авч үлдэж болохгүй. 8 сартаад нь 9 сартаад нь эдийн засгийн эргэлтэнд оруулаад ойл Монгол хоньтойгоо үлдээд байна. Монгол ийм хониороо сүргээс хэлбээд байна. Ийм л байдлаар бид нар явах хэрэгтэй.